Сайн байна уу? Имплайн сургууль зуршлын төгөөс эрхлэн дэлгэж би Момшогийн бодлого болон модалтууд. Өнөөдөр болохоор Японы засгийн газрын төлөвлөлт буюу Момшочлалтын 2019 оны материал их сургууль математик B-ийн бодлого 3 гэдэг хамгийн сүүлийн бодлого нь. Тэ. Яг энийг одоо бодчихвол юм бол нэг материал бол дуслаа. За юу гэсэн бэ гэсэн чинь f(x) y-ийн x гэдэг нэг функц байна. g(x) нэг дээр нэг x, h(x) нэг дээр нэг x нэг 2-ийн x квадрат гэдэг нэг гурван функц гэсэн юм байна тийм үү. За тэгэх юм бол дараах асуултанд хариулаад энэ нүснүүдийг бүглөөрэй гэж байна. За x нь тэгээс бага үед болохоор f-g-h-ыг юу юм? Ascending order гэхээр өсөх дараалалаар нь тийм өсөх дараалалаар нь байршуулах юм байна. Дараа нь x нь тэгээс бага үед болохоор f-g-h-ыг өсөх дараалалаар нь байршуулах юм байна. x нь тэгээс бага гэдэг нь бол адилхан юм биш үү? Нэг нь болохоор уламжлал авсан функцуудыг энэ өсөх дараалалаар нь байрлууллаа. Дараа нь болохоор уламжлал аваагүй. Яг одоо өгсөн байгаа функцуудыгаа өсөх дараалалаар нь байрлууллаа. Тэнгүүтээ нэг интеграл өгчөөд энийг болоорой гэсэн байгаа юм. За бодлого гарахаас өмнө болохоор нэг зараа оруулчих тий. Юу юм? Онлайн Японы хэлний агшны онлайн анги авъя гэсэн санаа байна. 1 2 4 5 өдрүүдэд 6:30-аас 8:30 хооронд орно. 1 сарын 7,250 мянга. Бүртгэлээ болохоор 1 сарын 16 хүртэл 2 7 хийгээд үзье. 8032 42 дугаараар холбогдоорой. Асуух юм байвал. За бодлого маань болохоор ийм байна. Би энэ дээр яах вэ гэж байна. Ингээд зөв шууд ингэ хийчих юм уу? f(x) гэдэг маань болохоор y-ийн x зэрэг л өстэй. Y-ийн x зэрэг гэдэг чинь өөрөө ийм функц хэвчтэй. Ингээд ер нь тооны зэрэгтэй функц болохоор дандаа нэг ийм функцуд байгаа. Тэнгүүтээ логарифм x нь болохоор энийг нөгөө 45 градусынхаа мөрөдтэйгээ толин ойлт хийцэн ийм функц гарч ирнэ гэсэн үг. Энэ болохоор логарифм x. Энэ болохоор одоо y-ийн x гэсэн үг. За y-ийн x нь ийм юм байна гэхээр одоо 2-ийн x ч юм уу 5-ийн x ч юм уу тэмдэг функцуд бол бүгдээрээ яах нь иймэрдүү өсөх юм функцуд байгаа. Хэрвээ 0.1-ийн x ч юм уу тодорхой тооны x зэрэг гэсэн байх юм бол энийг болохоор нөгөө барийн ингэж солино гэсэн үг. Ийм функцуд гараад ирнэ гэсэн үг. Тэгээ жоох нааш цааш байгаа иймэрдүү функцуд гараад ирнэ. Одоо y-ийн x y ч юм болохоор нөгөө 2.7-тай нэг тоо байдаг шүү дээ. Юм. Тэгвэл y-ийн x болохоор за ийм функц байна. Y-ийн тэг зэрэг гэдэг үзгүй юу те. X-ийг одоо тэг дээрээ тавиад x нь зүг гэдэг y-ийн тэг зэрэг гэж юм бол ямар ч тооны тэг зэрэг нэг гарна гэдэг нэгтэй гэсэн үг тийм үү? Тэр энэ дэр нэгийн тог дайрсан. Тэгээд ийшээ болохоор нөгөө хязгааргуулуу явахаараа хязгааргуулуугийн тэгэргүй дөхөөл энэ түнш. Тэгэргүй ингэж нэвтэрч доошгоо орохгүй. Зэрэг утга бол гарахгүй гэсэн. Баах ингэ дөхөөл гэдэг. Тэгээд ийшээ явж байгаа болохоор ингэж ирж байгаа нэгийгээ дайраад тэгсний ийшээ болохоор нэг мангалаг өсдөг. Y-ийн x бол ийм функц байгаа. За нэг дээр нэг x гэдэг чинь зүгээр л шулуун шүү дээ. Y-ийн x чинь болохоор манай нөгөө 45 градусын энэ шулуун гарч ирэх хэвээр тоо нэмэгдсэн юм байна. X нэмэх нь нэгдсэн юм байна. Тэгэх юм бол дээшгээ нэгнүүд яваад тийм иймэрхүү функц гараад ирнэ гэсэн үг. Энэ яг y-ийн x-ийг болохоор ийм хоёр цэгээр дайрж гин үү эсвэл нөгөө юу гэдэг доогуур нь эсвэл ийм нэг шүргэгч байдлаар явчихж гин үү дээшгээ ерөөсө огтлцохгүй байна уу юу тэрийг нь л мэдэхгүй байна. Юу ч гэсэн энэ дэр болохоор нэгээс доошгоо нэг ийм шил манга гараад ирнэ гэсэн үг. За нөгөө талаас яах юм бэ гэсэн чинь яг нэг дээр нэг x нэг 2-ийн x квадрат гэдэг. Наад чинь зүгээр яах юм бэ? ax квадрат нэг bx нэг c л үстэй. a нь 2-ийн 1, b нь 1, c нь 1. Энэ зүгээр юм параболын тэгшэл тийм үү? Тэгээд a нь буюу 2-ийн 1 нь тгээс их байх юм бол дээшгээ харсан парабол. Тэрээс сөрөг байх юм бол доош харсан парабол. Тэгсэн чинь одоо дахиад тгийг тавиад үзье те. P гэдэг нь нэг дээр нэмэх нь тэг нэмэх нь 2-ийн 1-ийг үржсэн тгийн квадрат гэж чинь босод нэг гараад ирж шүү дээ. Тэр нэгийг дайрсан юм байна. Тэг дээр нэг байхаар энэ дээр тэг дээр нэг байхаар ийм дээшгээ харсан парабол юм байна л гоо. За тэгснэ нэгдүлээ энэ баруун талд юу хийж байгааг бол мэдэх юм алга. За x-ийн дагуу болохоор нэг нь болохоор нэг ийм шулуун байгаа. Нөгөөд нь болохоор ийм дээшгээ харсан парабол байгаа. Нөгөөд нь болохоор ийм нөгөө зэрэг функц юм байгаа. Тэгээд эдгээр болохоор хоорондоо энэ параболын дээшээ юм уу эсвэл y-ийн x-ийн дээшээ параболын доороо байгаа юм уу? Тэгсэн нөгөө нэг шулуун байгаа шүү дээ. Шулуун найдлалыг энэ дайрахгүй юм уу? Энтэй нь хоёр хөтөлцсөн юм уу? Энтэй нь хоёр хөтөлцсөн юм уу? Тэр нэг юу хийж байгаа юм мэдэх юм байна. Харин зүүн талыг нь харахаар x нөгөө тэгээс баг гэдэг мууж байгаа харах юм бол парабол угаас ийм дээшгээ байгаа юм байна. Дараа нь нөгөө зэрэг функц юм энэ дээр болохоор нөгөө тэг рүү төгсөөр л байгаа. Тэгээс доошгоо хизээж орохгүй тийм. Нэг x-ийн хэлхээс доошоо л ерөөсөө орохгүй гэсэн. Тэгээд нөгөө шулуун болохоор юм байгаа юм байна. Гээд би шууд энэ дүүл энэ хоёр дахь нь хийчлээ гэсэн үг тийм. f(g) h гэсэн тийм үү. Манай парабол ч болохоор энэ h нь дандаа хамгийн их юм байна. Дараа нь болохоор энэ зэрэг шулууны маань y-ийн x маань болохоор f нь шүү дээ. F нь дараа нь байгаа юм байна. Тэгмүүдээ энэ тоон шулуун маань g(x) маань болохоор энэ доор орж явж байгаа юм байна. Тэг h нь их f нь их g h f g гэдэг энэ хоёр төрлийн h h-тай f-тэй g-тэй юм биш шүү. Чи намайг дараа тийм. За хоёр нь л юм байна. Тэр нэгтгэр нь болохоор уламжлалт авсан маш уламжлалт авснаа. Тэ F-ийн уламжлал гээд Y-ийн x зэргийн уламжлал, Y-ийн x-ийн уламжлал Y-ийн x өөрөө гараад ирдэ шүү дээ тийм үү.
Y-ийн x-с нь уламжлалыг нь авлаа, Y-ийн x нь өөрөө гараад ирлээ. Тэгэл энэ ч нөгөө графикын төлөв Y-ийн x тэгээ x хэвээрэл гэнэ гэсэн үг шүү дээ. Үүнтэйгээр адилхан. За G-д x-ийн маань уламжлал нэ. Тэгэхээр нэгдийн нэг x-ийн уламжлал. Нэгийнх нь уламжлал нь болохоор 0 болчихно тийм байхгүй болчих шүү дээ. Тогтмолтой юм чинь. X-ийн уламжлал болохоор 1 болчихно тийм үү. Тэгэхээр тэнцүү 1 гэдэг энэ бол тогтмол шулуун байгаа юм байна. Аашууд x-ийн уламжлал гэхээр 1 нэмэх нь x юм уу? Нэмэх нь 2-ны 1 гэчээд x квадрат юм байна те. За энэний уламжлал гэхээр 1-ийн уламжлал дахиад 1 болчихно. Тогтмолтой x-ийн уламжлал дахиад 1 болчихно. За 2-ны 1 дээр болохоор 2-ны 1 гэчээд x квадрат гэхээр чинь 2 нь буугаад x-с 2-оос дэн гэдэг шүү дээ. Тэгээ буцаад x-ийн 1 зэрэг гэсэн үг байхгүй. Тэгж юм чинь. 2-оос дэн гэдэг буцаад x-ийн 1 зэрэг болчихно гэсэн үг. Тэгэхээр тэнцүү 0 байна 1 байна 1 боллоо нэмэх нь 2-ны 1 2-ын дарагдаа зүгээр x л болчихлоо байхгүй. Эдгээр нэг x юм байна. За ингээд зураад үзэр яхаа. Y-ийн x болохоор нөгөө л нэг яхаа. Тэгрүү төгсөөрөө гэхдээ доош нь ордоггүй. Тэг дээрээ ирээд энэ дэр нэгийг дайрна. Тэнгүүдээ дээш ингээд нэг явчихна гэж. Энэ болохоор манай f таш маань. За g маань болохоор нэгтгээ тэнцүү байхгүй. Тэ? X нь хэд байх нь хамаагүй. Юу юм? G ишдэх одоо x тэнцүү нэг гэхээр x нь хэд байх нь хамаагүй дандаа нэг гарна гэсэн. X нь тэгдэрчний гарна, нэг дээрчний гарна, яхаа хасны дээрчний гарна. Юус нэг юм тогтмол шулуун тэ. Y тэнцүү нэг гэсэн юм тогтмол шулуун гэсэн. Энэ болохоор манай g ишдэх байна. Нөгөөх нь нэгдийн нэг x гэдэг чинь юу юм чинь шүү дээ. Энэ шүү дээ. Y тэнцүү x гэх юм бол юм 45 градусын шулуун. Y нэмчээр л энэ дэшиг явчлаа. Ийм тэ. X юм t тавиад нэг болно. Хасны тавьж нэг болно. Нэг тавих юм бол 2 болно. Ийм 45 градусын шулуун тийм үү? Энэ болохоор манай юу лээ? Аш гэх маань юм уу? Параболис юм миний маань уламжлална гэсэн чинь нэгдийн нэг эксэлцээ биш үү? За одоо ингээд баруун талтаа харахаар тийм энэ дахиад нөгөө x нь тэгээс баг тал дээр хараад байгаа тийм үү? X нь тэгээс баг тал дээр харахаар энэ g ерөөсөө дандаа ингээд хамгийн их юм байна те g штэйх байна. Тэрний дараа болохоор манай зэгт функц юм те 0-1 хооронд нэг юм юм. 0-д төгсөөргөө гэсэн нэг юм явж байгаа юм байна. Гэдэг маань юу нэлээ f штэйх байна лөө. Тэгэд энэ доош гарцсан маань болохоор a штэйх маань юм байна уу? A штэйх гэвч. Уламжлал авахаар энэ дэр бол a штэйхтэйгээ энэ дэр f штэйхтэйгээ энэ дэр g штэйхтэйгээ болох юм байна. За одоо яах юм? Гэсэн болохоор энийг тооцсон уу гэсэн f-с хастан g-ийн модуль гэсэн байна тий. F-с хастан g гэдэг чинь юу лээ? F нь дандаа их байгаа юм шүү. Энэ f чинь болохоор өнгөөр явж байгаа функц гэдэг. Ингэчээ тий. Дахиад ингэчээ. Ингээд f маань болохоор яхан y-ийн x гэхээр дандаа нөгөө нэгээс яхан тэг рүү явсараа гэсэн функц байна. G маань болохоор нэгдийн нэг x маань g тэнцүү нэгдийн нэг x гэдэг маань болохоор нэг ийм шулуун байгаа гэсэн шүү дээ. Тэ? Тэрний доор нь яваад гэсэн. Бид нар болохоор угаасаа энэ нэр ингэвчсэн юм шүү. Энийг хэлээд нь. Энэ дэр f нь угаасаа g-ээс их шүү дээ. Баггүй юу? Тэ? G-ээс f нь ихээ. Одоо g-г нөгөө тийш нь гаргачихгүй юу? Тэгэхээр t-гээс ихээ f-с хастан g байхгүй юу? Одоо тэгсэн чи интеграл олоодох гэснээр юу лээ? Хаснагээс 0-ийн хооронд тий? Интеграл хаснагээс 0-ийн хооронд. Бидний нөгөө баруун талын юм ерөөсөө яриагш баруун талын юу болж байгааг угаасаа мэдэхгүй байгаа. Ам зүүн талд болохоор угаасаа яхаа f нь g-ээс их гэсэн юм чинь. Тэгээд энэ дээр яхаа f-с хастан g-ийн модуль dx гэр би энэ модулыг шууд хайчих болно байхгүй юу? F нь угаасаа g-ээс их байгаа юм чинь хаснагээс 1 мууч дээр чинь гээд тэнцүү интеграл хаснагээс 0-ийн хооронд зүгээр шууд f-с хастан g dx гэвчих болох юм байна л гэж. За f маань болохоор яхаа y-ийн x байгаа. Хастан g маань болохоор нэгдийн нэг x-ийн функц шүү тийм үү? Эндээс dx гэдэг интеграл авлаа. Тэгэх юм бол y-ийн x чинь өөрөө буцаал y-ийн x-ийг гаргана. Хаснаг гэдэг чинь болохоор хасах x гэдэг чинь өөрөө бичрээ би нэрийг хэрэг биччихье те. Y-ийн x хастан x dx байгаа шүү тийм үү? Тэгээд интеграл авчаар y-ийн x нь ороо гараад ирнэ. Хасныг гаргахын тулд хасах x эрэхтэй. Хасах x-ийг гаргахын тулд тэгэхээр x квадратыг хуваах нь 2 гэжээж боломжлын давхар энэ 2 нь буугаад энэ 2 тоо хуваагдана гэж явж шүү дээ. За мууч маань болохоор хаснагээс тгийн орнд юм байна. Тэгэхээр тгийн тавьчих. Тийм бол y-ийн тэг зэрэг хастан тгийн квадрат хуваах нь 2 гэж. Хастан гэж байгаа одоо хасныг тавь. Тэгэхээр y-ийн хасахныг хастан гэж байгаа хаснаг гэж хөө. Хастан гэж байгаа хасныгийн квадрат хуваах нь 2 гэж тавьчих. За тэнцүү юу юм? Y-ийн тэг зэрэг гэдэг чинь ямар ч тооны тэг зэрэг нэг гарна гэдэг маань нэг тийм үү? Тэгээ хастан 0 хастан 1 юм байна. Тэрийг нь хайчээ. Хастан гэж байгаа. За y-ийн хасхны зэрэг гэдэг чинь одоо нэг хуваах нь яа шүү дээ. Тэгвэл хасхын гээд нэмэх нэгтэй боллоо. Дараагийн хасны квадрат чинь зүгээр 1 болчихно гэхээр хасах 2-ны 1 юм биш үү гэж хэлж. За тэнцүүгээд одоо хасхын бүгдээрэнд нь нөгөө шүү дээ.
хасах нэгийг ухна е. Хасах нэг хасхын гээд нэмэх нь 2-ийн 1 тийм үү? Хаснагээрээ бүгдийг нь өгчөж өгч байгаа юм шиг байна шүү дээ. Тэгээд тэмдүүдийн слайд хэлсэн чинь за энэ нэмэх нэгийг энэ хасах нэгтэй дараа хийжүүлэх юм байна. 2-ийн 1 хасах нь нэгийг ухна е гинэ. Тэмүүд болохоор би бас энэ дэр ингэж үзэж болно. Тэгвэл ижил байраа өгөөд үзье л та. Тийм бол энэ дэр нь е-гээр гүн, энэ дэр 2-оор гүн тийм үү? Тэгэхээр доотлолтоо 2e-тэй энэ бол e. Хасах нь доотлолтоо 2e-тэй энэ бол 2-оо гэр тэнцүү. E-гээс нь 2 хуваах нь 2e. Тэгэхээр e ч нэг 2.7-тэй тоогоо штэ. Тэгэхээр 2-ыг хасаар энэ бол e-ийг үеч чадаад байгаа байхгүй юу? Тэгэхээр би бол энэ тэмнэн дээр алдаагүй байна гэдэг бас яхаа өөрөөр шалгачулж байгаа. 2-ийн 1 хасах нь e-ийг ухаана e. Тэгэхээр 2-ийн 1 хасах нь e-ийг ухаана e. За нөгөөх нь болохоор f-с хасах нь h юм байна тий. Тэгэхээр интеграл хаснагээс тгийн хооронд f-с хасах нь h. Тэгэхээр модултай тэгснэ dx. f-с нь h-тай гэдэг. Тэгсэн чинь би болохоор одоо f-с нь h чинь ингэ хвчсэн байгаа шүү дээ. f нь бага юм шүү дээ. f-с чинь h чинь их юм биш. Энд ч угаас нөгөө юу байгаа зү дээ. Нэг нь болохоор нөгөө 0-оос 1 хүртэл ингээд яваад байгаа. Нөгөөд нь болохоор юм дэш гарсан парабол явж байгаа шүү дээ. Тэрээ h нь их байгаа. Тэнгүүд юу гэх юм? Энэ 0 их h-аас нь f баггүй юу? f-с нь h гэдэг чинь болохоор тэгвэл яхаа сөрөг байна гэсэн үг шүү дээ. f-с нь h-ын сөрөг байна. Би энэ дээр болохоор түрүүнийх дээр болохоор модулын шууд хаячих юм байна гэж хайцсан шүү дээ. f-с нь h гэдэг бол би модулыг нь хаяхдаа h-аас хасдаг нь f болгож иж хайна гэсэн үг шүү дээ. Модуль гэдэг чинь өөрөө ерөө 3-ын тоо авах юм бол зүгээр 3-ын тоогоо гаргах чинь хасах 3 байх юм бол харин зүгээр 3 болгож гаргадаг үстэй тий. Хасах тэмцтэй хасах 3 гэж иж яхаа зүгээр 3 болгож гаргадаг шүү дээ тийм үү. Тэрэн дээр f-с нь h болохоор ийм байгаа юм чинь f-с нь h сөрөг байгаа юм байна. Тэгэхээр би модулаас гаргахтаа болохоор e-ийг болгож тийм үү. h-аас нь f болгож гаргаж иж явах юм байна л гэж. Тэгээ хаснагээс 0-ийн хооронд h-аас хасдаг нь f dx тэнцүү. За интеграл хаснагээс 0-ийн хооронд h гэдэг чинь болохоор 1 нэмэх нь x нэмэх нь 2-ийн 1 x квадрат өнгөц. Хасдаг нь f маань болохоор e-ийн x-ээр байжиг. За dx-ийн интеграл авлаа. Тэгэхээр за 1-ийг болохоор яах юм? x болчихно. x-ийг болохоор x квадратыг хуваах нь 2 хэрэгтэй тий. За дараа нь болохоор 2-ийн 1 гэж хаад x квадратын бол x кубыг хуваах нь 3 хэрэгтэй тийм үү? Тэгжиж эндээс 3-ын боломжлол нь 3 божрээд нь 3-таар гаргаж буцаад боломжлолны 1-ийг гаргаж шүү дээ. За хастна гэж хаад e-ийн x болохоор e-ийн x-ээр байж байна гэд хаснагтай тэгтэй тэнцүү. За тэгэхээр тгийг нэвчээ. Тиг байна. Тгийн квадрат хуваах нь 2 байна. Яхан 6-ны 1 гэж хаад 6-ны 1 гэж хаад юу вэ? Тгийн куб байна. Хастна e-ийн тэг зэрэг. Хасдаг гэж хад хаснагтай маань болохоор хасах нэг нэмэх нь яхаа 2-ын 1 гэж үү. Хасдаг нь 6-ны 1 гэж үү. Тэгээ хасдаг нь e-ийн хаснаг зэрэг. Тэнцүү. Энэ уртлынх нь болохоор 0 0 0 гэсний e-ийн тэг зэрэг чинь болохоор манай 1 шүү дээ. Тэр хаснаг гэдэг. Ямар ч нэг тэг зэрэг нэг гарна. Энэ хасгасан юм биш шүү дээ. Би энэ задлж үчигтэй жоохон гоочтой. Энэ зүгээр хастал гоочтой. Хастна гэж хаад юу галаа? 2-ын 1 хастдаг нь 1 за хасныг нь байжиг 2-ын 1 нь байжиг хастдаг нь 6-ны 1 нь байжиг хастдаг нь e-ийн хасна гэдэг чинь e-ийг ухаанд явуулчихж байгаа тийм үү. Тэгээд өмнөдөө нөгөө хаалттай цэцлэхтаа бүгдээрийн ингэж өгөөдсөн шүү дээ. Одоо хасгасгын нэмэх 1 хастдаг нь 2-ын 1 хасгасгын нэмэх 6-ны 1 нэмэх нь e-ийг ухаанд юу. Хасны нэмэх 1-ийн дараа ичээ 6-ны 1 хасах 2-ны 1 байгаа юм байна. Би энэ хоёрыг ижил хоёроор оруулаад нэмчихв. 6-ны 1 хастдаг нь 2-ны 1 гэдэг чинь 2-ны 1 дээр 3-аар хуваарах юм те. 6-ны 1 хастдаг нь 6-ны 3 болоод хастамжтай 6-ны 2 болоод дээдл тодлыг нь 2-ын дараа хийчих юм бол хасах 3-ны 1 гэсэн үг юм. Тэгэхээр энэ бол тэнцүү хасах 3-ны 1 нэмэх нь e-ийг ухаан e. Нэг ухаан e хастдаг нь 3-ны 1 гэвчих юм бол энийгээ дахиад нөгөө өмнөсчгээ яхаа 3-аас хастдаг нь e хуваах нь 3e болгож жагаад e-ийг өгнөд энэ харж байна шүү дээ. Манай e чинь 2.7 тоо гэхээр 3-аас e гэсэн юм бол энэ бол e-ийг тоогч ирнэ. Доотлол нь болохоор 2 тоо хоёул e-ийг байгаа юм чинь гэдэг. Энэс e-ийг тоогч чадж байгаа юм байна. Би нөгөө яхаа f-с гэн a шиг модуль авсан шүү дээ. Тэрийг a-шаас гэн f гэж бичсэн модуль бас яхаа зүг байсан юм байна гэдээ хариулж болно. Тэгээд дэш гэрч байгаа энэ дээр болохоор e-ийг хуваах нь e хастдаг нь 3-ны 1 гэж тавьчих. За нэг план байлаа. Тэгээд энэ материал маань тий хэдүүлээ Японы Сиандрын сэтгэл хөдлөмж шалгалтын 2019 оны материал их сургууль математик Б-ийн бодлого 3 гэсэн. Энэ математик Б гэсэн материал маань ингээд дуусч байгаа маа. За баярлалаа. Баяртай дараа дахин уулзъя.